Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгтээ баг зэрэг өөр шин зүйл хийж үзье гэж бодсон тул энэхүү бичлэгээ бэлтгэлээ. Нэмэх 17 насны ангилалтай зарим хэсэгтээ цуснаж аллагын талаар гарах учраа 17 хүрээгүй бол үзээд хэрэггүй шүү. Ингээд бичлэгт орцгоё. Энэ бол хүн төрөлхтөн болон Гоул нар зэрэгцэн орших 24 дүрэгт хуваагдсан Токио хот. Гоул гэдэг нь энгийн хүнтэй харьцуулахааргүй хүч тэнхээ болон бас чадвар. Гол нь хүн идэж байж оршдог учраас нэг үгээр мангас гэж дуудагцаар ирсэн нийгмийн амьтад юм. Хэрвээ чи их хөдөлгөөн багтай харанхуй давч хэсэгт улаан нүдтэй хүнтэй таарвал чи идэвхлэх гэж байна гэсэн үг. Гэхдээ тэднэрт ч бас зүрх сэтгэл бий. Ингээд хүн ч байж үтсэн, Гоул ч байж үтсэн нэгэн хүүгийн түүхийг ярьж өгье. Амьдралдаа анх удаа болцоонд явахаар болсон тул найз хийдгээсээ зөвлөгөө авахар нэгэн кофе шопт сууж буй дүр зургаар манай залуугийн түүх эхэлнэ. Түүнийг Канаки гэдэг. Өөд болсон эцгийнхээ үлдээсэн номнуудыг уншиж өссөн учраас багасаа номд дурлан тэрчлэн анхны болзон дээр хүртэл номын дэлгүүр орохоор төлөвлөсөн байгаа. Тентхийн зөөгч өхний талаар удахгүй ярих учраа эртгэн танилцуулчихъя. Түүнийг Тока гэдэг. Хүсэн хүлээсэн цагч ирж сохор болзооны зочин маань ирэх үед тэд ижил сонирхолтой гэдгээ мэдэх нь Канакигийн тайвшрал байлаа. Болзоо нэлээд оройтсон тул эр хүний ёсоор гэрт нь хүргэж өгөхөөр саяхан хүн амны хэрэг болсон дүүргийн харанхуй гудамжаар цуг алхах нь баригдаж дуусаагүй эзгүй барилгын үүдэнд Канаки түнд баргал сэтгэлээ илчлээд байж байтал галт тэрэгний дуутай зэрэгцэн манай охин жинхэнэ төрхөө харуулхан тэр түүнийг Ризе гэдэг. Кофенаас өөр зүйл уугаагүй даруухан охин энэ удаа Канакиг уухаар зэхэж байлаа. Тэгээд хэлэхдээ надад ном уншихаас илүү дуртай зүйл байдаг. Тэр нь зогтож буй хүний дотор эрхнийг бүгдийг залчаад дараа нь идэх гэжээ. Гэсэн ч манай хүний хувьд сохор азар барилгын төмөр хоолойнууд Ризигийн дээрээс унаж амиа оргицсан юм. Үхлийн ирмэг дээр байсан Канакиг аврахын тулд манай охины биеэс эргэтэн шилжүүлэх мэс засал хийж тэр нь амжилттай болсноор хөгжилтэй туршилт дуусдаг. Энэ явдлаас л жинхэнэ хачин жигтэй зүйлс болж эхэлнэ. Амтлах мэдрэмжийн хэсэг байрладаг хилний болсноо хүнийхээс өөр учраас эдсэн бүхний ямар ч амтгүй түүхий санагдана. Энэ яг л урдийн адил амтархан иддэг байсан итүгний персинээс нэг хадтал шампунаар амталсан түүхий загас шиг амтагдана гэсэн үг. Огцом ийм зүйл мэдэрсэн залуу хүний хувьд сэтгэлийн дарамттай дийлэлгүй шилжүүлэн суулгасан нөгөө юуг нь хүртэл гаргаж авах гэтэл галт тогооны хутга хангалттай байсангүй. Эцэст нь нэг юм ээжийн гарын хоол шиг амттай сайхан үнэрийг дагаад очтол хооллож буй Гоул болж таардаг. Ядаж байхад нэг танихгүй залуу гарч ирчээд энэ бол манай дош гээл юуны туханд хөрлөхөө зодоод эхэлнэ. Энэ үед л манай нөгөө зөөгч өхөн гарч ирээд амьдрал минь гэрэлгээгээ нэмжүүлээ. Хэцүү зүйлийн ард гарсны дараа хаяг кофеч сайхан шүү. Гэхдээ энэ нь түүний өсвөлөнг дарсангүй. Арай дээрдэх байх гээд ганц найз хийдэтэйгээ уулзтал хийдэгийн ах нь нөгөө өсдгөн өлийн даваан дээр байж таарна. Гоул гэдэг нь нэгэнтэй баригдсан хойно манай хоёрыг энд нь цааш харуулчихъя гэсэн бодолтой энэ залууг Нишио гэдэг. Хийдэ алуулах нь манай найз алуулах нь гэсэн бодлоос Канакигийн Кагунээс суларч Нишиогийн хүүхэд насанд нь бараанд орсомж үлдээж орхидог билээ. Гоул болсон цагаас эхлэн удаан хугацааны туршид өсвөлөнгөө дараагүй явсаар байсан хүнч биш, Гоулч биш Канакигийн хувьд хийдэ яг л нөгөө битүүний орой тавган дээр байсан бууз шиг л харагдчихлаа. Гэхдээ эсрэгээрээ ч байж болно. Хүний ертөнцөд ч, Гоулийн ертөнцөд ч аль алинд нь орших цорын ганц хүн гэж урам хайрснаар антикууд ордог хүлээ. Үүнтэй зэрэгцэн CCG-гийн Амон болон Мадо нар зохиолын нэг хэсэгт нэмэгдэх болно. Тэдний зорилго бол Токиогийн бүх Гоулийг устгах. Антикууд орсны дараа Канаки анх удаа хүнсээ цуглуулахаар амиа хорлагчдын хавцал руу явна. Үхээд хэр удаж байгаа нь мэддэхгүй цогцсноос яг л татвкараа ороход үнэртдэг. Шинэхэн бялооны үнэр үнэртэж байна гэж төсөөлдөө. Гоулийн биетэйч зүрх сэтгэл нь хүнээр байгаа тул цогцсыг цүнхэлцгэж чадсангүй. Гоулүүд хүний нийгэмд уусахын тулд бүх насаараа хуурамч баг зөөх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ удаа шууд утгаараа царайгаа нуухын тулд 20 дугаар дүүрэгт тагтаа нар ирсэнтэй холбоотойгоор манай хүний аюулгүй байдлын төлөө Токиотой цуг баг хийлгэхээр Уутагийнх руу явна. Уутай бол итгэж шивэстэй, итгэж болохоор дээр нь царайлаг нэг үгээр хэлэхэд кул залуу байлаа. Түүний шивэсний утгыг сонирхолоход би чамтай цуг амьдарч чадахгүй. Гэхдээ чамгүйгээр би оршихгүй гэсэн утгатай юм байна. Нэг сайхан нартай өдөр чийлэрсэн сууж итал асуудал тархичаараа алдартай Цукияма шүү түүн дээр зочилж ирнэ. Би энэ залуу ямар дургу гэж. Канакигийн номонд дуртайгаар нь дэгэдэн дэлхийн хамгийн шилдэг кинотеатр бол тарих. Сайн ном унших үедээ чи үүнийг мэдэрнэ гэх мэтчил найр тавьсаар байгаад уулзгаар болцдог. Гэхдээ энэ бол зүгээр шалтак бөгөөд тэрээр жинхэнэ гаж донтон гэдгээ энэ үед бахархалтайгаар харуулдаг лээ. Нэг мэтгэд л хүний 8-ны гараар орчихсон. Шоуны гол дүр 2 мэтгэд л 700 паунд жинтэй цааслагч түүнийг алгаар зэхэж байдаг. Гэхдээ эцэст нь Цукияма түүний сүүлчийн дусал цус хүртэл нь өөрөө хүртгэр шийдээд авардаг билээ. Ажлаасаа эртгэн буусан ч Токиогийн бие нь өвдсөн гэдгийг сонсоод гэрээр нь зочлоод байж байтал түүний найз нь гиндүүлж ирж таарад манай хоёрыг яг зөвөр ойлгоно. Гоулч гэсэн
Сэтгэлийг нь бодоод найзынхаа авчирсан хоолыг хаяжгаж чадсангүй. Канаки үүнийг мэдэхдээ баяртай байлаа. Гэртээ харих замдаа нөгөө өсдгөн өлийн даваан дээрх маань яг зодуулж таарна. Хидэгийн симпайдач биш. Угийн төлөв даруй сайн хүн учраас туслахаар бочно. Йома сантай бэлтгэл хийсэн учраас цохилтын шууд өлгөөн гаргацгаад баруун шулуун өгдөм багцтай. Гэрт нь хөргөж өгөхөд найз охин нь энгийн хүн болж таарна. Тэр бол Кими. Гоул байсан ч хүнтэй найз байх хүсэл. Хүн байсан ч Гоултэй хамт байх хүслийг Канаки анзарч байв. Үүний дараа манай гаж Канаки Кими гэдэж байх үеэр нь Цукияма Канаки гэдгийг гинэ. Илүү янмал илээсэн гэсэндэ манай хүнийг амархан аргалцгаж байгаа юм. Энэ үед хаанаас ч юм Токочон гарч ирээд өгзгийг аврах болно. Гэсэн ч хангалттай байсангүй. Амиа золиотч болтгоо аварна гэсэн Нишиогийн хувьд Кимитэй нандин хайрын түүх байгаа. Гэхдээ энэ Канакигийн амьдралын түүх нэртэй бичлэг учраас алгаслаа. Гоулийн хүчийг хөдөлгүүртэй зөвөрлөвл бензин нь хүний мах гэсэн үг. Токочон Канакиг эзнэр амар үзэсгэлэнтэй төрхөндөө ороод ингэж хэлнэ. Энд чамд хамааралтай нэг ч юм байхгүй. Токо бол хашир хүн учраас Цукиямаг гүйцэжээд гэрчүүлдэхгүй тулд Кимиг алах гэж байсан ч тэрээр үзэсгэлэнтэй юм гэж хэлснээр оройн зоог өндөрлөн. Үүний дараа Нишио Антекуны хэсэг болсон байдаг лээ. Бороо асгарсан нэгэн өдөр Канаки уйлан гүйж буй Хинамиг харна. Бүдэг бадаг яриаг нь сонсоход түүний ээж тагтаа нарт баригдсан гэж. Хинамиг зүгтаалгаж чадсан гэж өөрийгөө тайвшруулад эсэргүүцэлж үзүүлэлгүй ам өргөдгийг харсан Канакид хийж чадах ганц зүйл нь ядаж Хинамид үүнийг харуулахгүй байх явдал байлаа. Антекугийн менежер өшөөг нь авахгүй гэсэн тул Токо дур мэдэн тагтаа нарын араас явсан ч яаж чадсангүй. Тогтворгүй сэтгэл зүй бол хамгийн том сул тал байдаг билээ. Гэмтсэн байсан Токод менежер хатуу хандаж байв. Антекугийн менежер Йошимурагийн хэлснээр хэрвээ Гоул тагтаа нарт гар хөрвөл амь насаа өөрөө хариуцах ёстой гэнэ. Канаки үүнийг сонсоод ингэж хэлв. Би Гоулийн ертөнцийн дүрмийг мэдэхгүй, тиймээс би өөрийнхөө харж мэдэрсэн зүйлдээ итгэж өөрөө шийдвэрээ гаргах болно. Өнөөдөр өөр дуртайхаас илүү бороо орж байна. Тэр өдрөөс ялгаатай нь бүрхэг тэнгэртэй очир илүү гонигтай ч юм шиг. Ойролцоох муу усны хоолойноос Хинамигийн ойрлох чимээ сонсогдов. Хайртай хүмүүсээ алдсан Хинами гэрээсээ зогцсон тэр байсан билээ. Чимээ гарсан зүг рүү яарвчлах Токогийн араас тагтааг үүжг байхыг харсан Канаки Токо чанд итгэн Хинамиг үлдээж өөрөө тагтаатай уулзраа болохоор үлдэв. Кагунэгээ удирдах чадахгүй хүний хувьд хэцүү даваа байлаа. Гэмгүү хүмүүсийг харааж өөрсдийн төлөө хоололдог. Та нар яагаад оршин байдг юм бэ? Эцэг эхээ алдсан хүүхдүүд, үлдэж хоцорсон хүмүүсийн уйтгар гуйныг бас ганцаардл. Та нар хамтрагчийн минь амийг авсан. Тэр яагаад алагдсан гэж. Мөрдөгч болохоор хүн болохоор түнд алагдах ямар шалтгаан байсан юм? Энэ ертөнцид ямар буруу байгаа гэж. Чи тэрийг бодож үзэж байсан уу гэж Амон хэлв. Хүний ертөнцийгч, Гоулийн ертөнцийгч хоёуланг нь ойлгож чадах ганц хүн бол Канаки байсан юм. Зөвхөн энэ удаал хүчигчин зэли Ризе гэж хэлв. Нэг л хацхад хооллох хүсэлтэд автаж ухаан санаа нь балартаж байв. Гэхдээ хүн талаа алдахгүй тулд тагтааны зэвсэг болох Квинкерүүн зогсолтгүй дайрч эцэстэн зоригтой ч хүрв. Тэгээд ингэж хэлсэн. Зүгтаараа намайг битээ алуурчин болгооч. Том ах Йомоогоо нэвт сүлгэсэн гэдгээ мэдснээр сайн нэг ухаан оров. Бороо асгарсан сэрүүхэн бүрхэг өдөр байлаа. Аль хэдийн 40 соног өнгөрчээ. Хинами урдын адил баг багаар гэрэл гэгээ цацруулж эхэлж байгаа нь Канакиг тайвшруулж байна. Хаяада бороо орохоор яагаад ч юм гонигддаг ч гэсэн тэдний төлөө амьдрах хэрэгтэй гэж боддог учраас урдын амьдралдаа орох гэж хичээцгэн. Ризигийн талаар илүү ихийг мэдвэл өөрийгөө удирдах арга олно гэж итгээд хүмүүсээс сургалсан ч 11-р дүүргээс ирсэн гэдгээс өөр зүйл мэдэж чадсангүй. 11-р дүүрэгт Гоулүүд нийлж тагтаануудыг агнаж байгаа гэсэн цоргалт хараад байсан. Энэ чигээрээ дайнч болж магадгүй. Намайг дахин чөтгөрийн бич гэж дуудах үе ирэх чинь билүү хэмээн. Энжи комасан хошигнана. Энэ үеэр хэсэг бүлэг хүмүүс Ризиг барих зорилгоор 20-р дүүрэг рүү баг багаар ойртож байв. Их итгэж нэрээрээ алдартай Ризе өмнө нь зогтааж дөнгөсөн ч Канакитэй болцсон өдрөө учир битүүлгээр алуулсан билээ. Тэгэхээр Ризигийн дээрээс барилгын хоолой унгасан хүн Ризиг барих зорилготой 11-р дүүргийнх нь тус тусдаа өөр хүн болж байж болох юм. Нар жаргахад ойролцоогоор 2 цаг дутуу харагдана. Хонх дуурах чимээнээр нилээн бедрум болоо нөхөр Антекуд Ризиг сургалсаар орж ирэв. Тэд өмнө нь 11-р дүүрэгт танилуд байсан гин. Гэсэн ч Ризиг энд байхгүйг мэдсэн тул хэрвээ тааралдвал зүгтгээд дамжуулаад өгөөч гэд аминчхан гуйж эхлэв. Үргэлжлүүлэн Аогири бүлгийн талаар Гоулүүдийг багтаа илсүүлж байгаа талаар мөн 20-р дүүрэг рүү дайрахаар төлөвлөж байгаа гэд ярьж дуусаагүй байж байтал сүртэй гэгч нь урт талын цонхыг хаглан үл таних залуу ороод ирэв. Сонирхолтой Токотой яг адилхан төрхтэй царайлаг залуу байсан бөгөөд түүнийг Аяото гэдэг. Хонх хоёронтой дуурах нь тэр. Энэ удаа хэдий бедрын болоо бийтээч нилээд ухаалагдуу хаширтуу харагдах залуу Ямори орж ирэв. Хүчтэй л бол дураараа аашилж болно гэсэн ерөнхий зарчимтай.
Эцгээс илүүтэй зугаацах гэж аллага үлддэг сэдэс нэгэн байлаа. Үүнээс хойш Канакийг 11-р дүрэг рүү авч явах хүртлээр яасныг нь ярьж чадахгүй. Нар жаргасны дараа менежер болон Йомо нар Антекуд ирэхэд цус тусаагүй нэг ч цэвэрхэн тавилга алга. Хүмүүсээ цуглуулж Канакийг аврахаар очих болно гэсэн шийдвэрийг менежерийн зүгээс гаргаад байлаа. Джейсон түүнийг 1000-аас 7-7-оор хасахыг тушааж байлаа. Хамлагдаж буйхан амархан галзуурдаг учраас энэ нь эрүүл ухааныг хадгалж үлдээх зорилгоор тэрчлэн өвдөлтийн мөч бүрийг амсуулах зорилготой юм. Тамлалтаас болоод аль хэдийн бүхэл биеийн жижигнэж хоолойн салганан алаад өгөөч гэж Канаки гуйж байв. Өвдөлтөө дийлэлгүй хідэнтэй ухаан алдах үедээ нүдэн дээр Ризийг харна. Өнөөдөр бол Джейсон түүнийг тамлаж буй 10 дахь өдөр бөгөөд бас Канакигийн 19 насны төрсөн өдөр. Джейсон түүний гар хөлийг ахин дахин тасдсан. Тамлалтаас болоод оюун ухаан сүлдсэн тул Ризе түүний дурсамжийг сүхэн дурсана. Ааваас нь үлдсэн номнуудаа нэндгэнэн уншдаг тул мэдэхгүй хандлнуудаа ээжээрээ заалгуулж уншдагсан. Бусдыг гэмтээснээс өөрөө гэмтсэн дээр учир нь сайхан сэтгэлтэй хүмүүс жаргалтай байдаг гэж үргэлж хэлдэгсэн. Ойролцоогоор 20 см урт 60 хөлтийг чихэрч нь оруулах үед эхэндээ хурц хөргөстэй хөлөөрөө чихэн дотор чинь өлгөлдөн гүйх болно. Дараа нь чихэн дотор нь эсгэрэн шаргих чимээ сонсогдох бөгөөд эцэст нь дотор талаас нь идэж эхлэх бөгөөд энэ үед RHTX нэртэй хор ялгарч улмаар халуун шатаж эхэлнэ. Нэг үгээр төсөөлшгүй өвдөлтийг мэдэрнэ гэсэн. Яг төсөөлж үзье гэвэл улаатал нь халаасан хатаасаар чихрүү нь хідэн 10 удаа зоож байгаатай адилаа гэсэн үг. Канакигийн ээж өдрийн ажил, оройн ажил, гэрийн ажил, давхар ажилгүй ихчтэй тэтгэмж өгөх гэж хитэх ажилласнаасаа болж өгöd болсон. Эцэст нь Канаки ганцаараа үлдсэн байжээ. Хийдэг эс тооцвол. Биетэй хайртай хоёр хосын алийг нь алахыг Канакигээр сонгоолно гин. Манай хүний биеинч тэр сэтгэл зүрхэнч тэр эвдэрхэд төсвөртэй байсан тул арга барилаа өөрчилсөн нь энэ байлаа. Угтаа Канакиг аврах сүүлийн найдвар нь тэр хоёр байжээ. Энэ ертөнцийн бүх зовлон хүний өөрийнх нь сул дорогоос болдог. Хүчтэй байж чадсан бол хоёр хос өөхөхгүй байх байсан. Тэр үед ч мөн хүчтэй байсан бол Хинамигийн ээж өөхөхгүй байх байсан. Цаашдаач хүчтэй болохгүй бол чухал хүмүүсээ алдах болно. Джейсон шиг хүнийг өршөөх юм уу? Одоо болтол гэмтээдэг хүн байснаас гэмтдэг нь байсан дээрүү гэж Ризе хэлв. Канаки харин яасан ч өршөөхгүй. Хүчтэй болохын тулд би таныг давхад л болно. Наадах чинь буруу сонголт байсан ч үү гэж Ризе асуухад миний буруу биш. Энэ ертөнцийн буруутай гэснээр Ризе гэдэг хүн талаа үгүйсгэн гөөвл болдог үлээ. Эцэст нь Джейсон гэтгэхээс өмнө түүнээс ингэж асуусан. Сэн хику нанава 1000-аас 7 хас гэсэн үг. Энэ хүн нэгдүгээр улирлан дуустдаг үлээ. Энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Анх удаа зохиол маягаар нь уншсан бол алдаа оноо байсан байх. Таалагдсан бол найзуудаа үзүүлээрэй. Бас лайк дараарай, комент үлдээгээрэй. Дараагийн бишгээр уулзлаа түр баяртай.